баавгач ерөнхийдөө самар жимс баг үед л энэ төв суурин газар дээр ер нь орхон орж ирдэ шүү дээ. Тэгэл шоргоолж моргоолж юу таарсан юмнуудаа идэл. Тэгээд нөгөө үлсгэлэн баавгач юу руу ч орчих гол. Хэдэн жилийн өмнө одоо энэ Евро голын айлын цөмөлж ороод хүүг нь бариад идсэн байх жишээтэй. Тэднэрийг аваад тэгээд буу чимээтэй явж ямаар байлаа. Ганц нэгээрээ бол салж яваад ер нь дэмий аял зугаалж яхад. Тэгээ энэ хуурайшилтай үед бол гал усаа бас сайн болгоомжтой яваараа л гэж хэлдэг байна. Төмрийн үед бол төмрийн цором тоорж явна гэдэг ер нь айл газар руугаа яаж төмрийн тархас хэр байна. Тэгээ мортол бидний тойрож явдаг. Энийг одоо орчин үед гайгүй дрон ашиглаад тэрийг явуулчвал хүн морны хүч хэмнэх юм байна. Тэгээ таны бодлоор энэ манад энэ дулаалал гэдэг зүйл хэр эрчимтэй явагдаж байгаа. Энэ жид бол бүр тодорхой ажиглагч. Энэ гол ус чинь ингэж уурсдаг гол биш аахгүй. Энэ чулуун дээгүүрээ гарч ирсэн. Эсвэл одоо морьтой машинтай гарахад айгүй хэцүү газар байсан. Одоо энэ явгонч тоодоо гарч харуулсан байна шүү дээ. За, сайн байна уу? Та бүхэнд сайхан өглөөний мэндийг хүргье. Хаантын тусгай хамгаалалтын газрын тухай өгүүлж байгаа хаан эдийн подкаст ээлжид нэгэн дугаараа байгаль хамгаалагчаа Цолмонхоо ахтайгаа ярилцахаар Евро голын ихэнд ирсэн байна. Сайн байна уу та? За, сайн байна уу? Өглөөний мэнд сайхан тусаж байна уу? Сайхан тусаж байна, сайхан тусаж байна уу? За, та юуны өмнө эхлээд өөрийгөө манай бичлэгийг үзэж байгаа хүмүүс танилцуулахгүй юу? За, би хаан эдийн улсын тусгай хамгаалалтын газрын байгаль орчны хяналтын байцаагч гэдэг чулуу тэсгийн ахлагч гэж явдаг. Одоо ингээд тусгай хамгаалалтын газар ингээд онгон жилдэг газар аялж зугаалж явж байгаа хүмүүс ер нь жилдэг хаантантай таарлбал бие яаж авч явах хэрэгтэй вэ? Ер нь бас тэгэж сэрэмжлэг болгож одоо энэ аялагчдад та зөвлөх зөвлөгөө юу байгаа вэ? За тэр сүүлийн үед нэг цацтай шүршдэг юмнууд гарсан байлээ. За. Тэгээ аялын зугаалгын дэлгүүрүүдээр явдаг. Тэр их зүгээр юм шиг байлаа. Үнээр аваад ингээд 5 метрт ингээд цацчихад буцааж явдаг. Тиймэрхүү бааван зөрүүлж юмнаар тэднэрийг аваад тэгээд буу чимээтэй явж ямаар байлаа. Ганц нэгээрээ бол салж яваад ер нь дэмий аял зугаалж яхад. Тэгээ энэ хуурайшилтай үед бол гал усаа бас сайн болгоомжтой яваараа л гэж хэлдэг байна. Манай аялагч нар чинь ер нь тэртэлтэй жоохон тиймэрхүү дутагдaltaй. Зарим нэг залуучууд одоо сайхан болцсон билээ. Хог могоо сайхан авч явдаг. Газын билетгэхтэй 100 ямдантай тиймэрхүү ил задгаагаар төлөхгүйгээр л яваараа гэж хүмүүстэй хэлмээр байна. Сэрэмжлүүлээд. Тэгээд одоо нэг бас нөө Монголын хүн ам чинь өсөөд нөө шинэ залуу үе их гарч ирсэн. Залуу үе маань нөө хотод өссөн болоо байгаль сайн мэдхгүй те нөө явж тасаагүй. Хоёрдугаар нөө гадаадд ингээд үрвчээ үрээд л нэг 50 алхаад аялаад явцдаг. Тэрийг санаад л бас ингээд шууд гараад явчих гээд байгаа хүмүүс их харагддаг санагддаг. Тийм, тиймэрхүү залуучууд байгаа. Тэд нартай хандж хэлэхэд тэгээд байгаль хамгаалагчтайгаа постоор орж гараад тэднээс заавар зөвлөгөө аваад одоо хаана ямар амтан илбэхтэй байна, тэргээр энэгээр яв гэсэн газар нь яваасаа л гэж хэлдэг байна. Тэрнээс одоо могоон татгуулаад тэгээд тиймэрхүү тохиолдолд 8 насаас эзэлт оруулахаар юмнэр байгаа штэ, төмөр тавих те. Асаал тарихнаар бол хүмүүс их алхдаг штэ те. Алхах тийм. Тэд нар маань голцоо юунаас манай Бацхүмбэрээс явган аялагчид алхахтээ тэрэлжээс голдуу байгаа тийм уртлаасаа тэрэлжээ. Тэд нар яг зохион байгуулалттай олуудаа галын ахлагч махлагч гэж явж байгаа. Тэд нар нэг олон жил яваад сурцсан хүмүүс ч бас туршлагатай залуучуудтай хэлж ирэж явдаг. Тиймэрхүү аялын явган аялдаг клубүүдтэй хамтарч явуул. Би даах гад хэрэггүй шүү гэдэг хэлэх байна тий. Энэ хөвччин санаанд оромгүй юу ч тохиолдож байна. Юу ч тохиолдож байна тий. Та сая одоо могоон татуулах гэж ялдаж шүү дээ. Хүн ер нь могоон татуулвал яах юм бэ? Би бол мэдгүй юм байна. Та одоо ингээ Бацхүмбэрт амьдардаг гэснээр би ингээ сонсоод Бацхүмбэрт одоо тэ шуугаад ингээ баавга хавар ингээ гарч ирээд одоо ичээнд их удаан унтаад ч юм уу те тэгээ өвчтсөн тэгээд ингээ
галзуурсан баавга манай найз харж байсан байгаа байхгүй. Тэгэл ингээд бургасанд очиж нөгөө нэг өвт идсэн шалхтай байсан хэсэг л өвтцсэн юм шиг байна. Тэгэл тэрийг ингээд модонд ингээд шүргөөгөөд их аимшигтай үзэгдэл харагдчихсан гэсэн. Ер нь амттаас та яг өөрөө ингээд тулж ингэж училж байсан тохиолдлууд байгаа юу? Амтсан байлгүй ах вэ. Юу баавгач ерөнхийдөө самар жимс баг үед л энэ төв суурин газар дээр ер нь орхон орж яддаг шүү дээ. Тэгэл шоргоолц моргоолц юу таарсан юмнуудаа идэл. Тэгээд нөгөө өсгөлэн баавгач юу рүү ч орчих бол. Хэдэн жилийн өмнө одоо энэ Евро голын айлын цөмөлж ороод хүүг нь бариад идсэн байх жишээтэй. Ийм бидний ариутсан газар нутгаар ер нь хинтэн нуруунд самар жимс ич тэжэл ер нь баг ургасан тохиолдолд баавга цагаан газар руугаа бууж хүн амтан төвөх тал ихтэй. Манай тэргүүр чи одоо тэр жил бас нодлон туулгоор манай нэг байгаль хамгаалагчийн бас гэрийн ингээ ханын цөм зөхөө дээрээс нь орж ирээд тооноор нь орж ирээд тэр итэ цагааг нь асгаж идэж явцсан л байл. Тиймэрхүү юм байгаа. За могонд татхуулаад ерөнхийдөө анхан шатны тусламжийг үзүүлэх юмнууд байна л да. Ямар ч байсан ихлэ шахаад хүүтэн усанд ямар ч байсан дүрх юм байна гараа. Тэгээ ер нь тэр авигаа сайн шахаад тэгээ нэг удаагийн нөгөө аривтгсан хутга мутгатай явж ивэл тэр хавцаа ишгийн жаахан юу зүсээд юу яах юм бэлээ л да. Эхний чинь хорыг тархахгүй л буцааж цааш нь явуулахгүй гарах систем байна. Хамгийн яралтай юм. Тэгээд нэг туслан хийгээл имлэг бараадах л хүн бараадах л амтай унаад ирэх байх юм бол энэ имлэг бараад л гэж. Тэгэл яралтай туслал хийх юм билээ. Цусаал шингэлэх харагдаж байгаа. Цусаа шингэлээд тэгээ хорыг тархахгүй байх юм биш үү? Одоо хариуцж байгаа газар Сэлэнг аймгийн Мандал сум, Урагшаага Төв аймгийн Эрдэнэ сумтай ингээ залгаа. Газар хариуцж байгаа. Асал тайрхны чиглэлтийн 9-р шин чиглэлт хариуцж ажиллаж юм да. Одоо бол бид хоёр хайж байгаа Шарлангийн гол ирээд яг энэ хойно Евро голын маань их болж байна тий. Тэгэхээр энэ гол бол танаа одоо хариуцтай газар нутгаас илж байгаа. Асал тайрхнаас одоо тэр 9-р хашаанаас Чулуутан голоос илж байгаа гэж та сая хэллээ тий. Ер нь эндээс цаашаа асал тайрхан чиглэлд байгаа яг танаа хамгаалдаг газар нутгийн гой сайхан газар нутгаас таныг танилцуулж ярьж байна. Миний хамгаалдаг газрын онцлог гэх юм бол хушмодны самар нөөц газар ихтэй. Аймтан бас их илбэгтэй. За багтан сайхан газар гэвэл хүн болгоны мэддэг 9-р аршаан гэдэг аршаан байна. Эрдэнэ сумын нутагт төвсгөлд хамаарагддаг аршаан байгаа. Тэгээ асал тайрхныг бол хүн болгон мэдж байгаа. Хинтэн нурууны ноёо оргил. Далайн төвчнөөс нэг 2800 метртэй ашигтай. Хамгийн өндөрлөг мөнх цастай уул байдгийг. За тэгээ одоо асал тайрхан маань мөнх цастай боловч тэгтээ сүүлийн жилүүдэд бас ингэ цас нь их багассан. Энэ жил бол цас бараг байхгүй. Ардаа цастай байдаг байсан. Энэ жил айгүй их хуурашилтай төмөр их гарч байна энэ хавар. Хинтэн нуруунд одоогийн байдлаар нэг 5 төмөртэй байх шиг байна шүү дээ. Тэгээд манай подкастын бас нэгэн зорилго болохоор энэ уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалал гэдэг зүйл Монгол оронд үнэхээр бодиттой болцсон юм биш үү гэдгийг бас дэлгэж харуулах байхгүй. Тэгээ таны бодлоор энэ манад энэ дулаалал гэдэг зүйл хэр эрчимтэй явагдаж байгаа. Тэрний үр нөлөө танд юу ажиглагддаг уу? Ажиглагддаггүй яг хоо. Энэ жид бол бүр тодорхой ажиглагдаж байна. Энэ гол усны байдал одоо энэ гол ус чинь ингэж уурсдаг гол биш байхгүй. Энэ чулуун дээгүүрээ гарч ирсэн. Эсвэл одоо морьтой машинтай гарахад айгүй хэцүү газар байсан. Одоо энэ явж тоода гарч харуулсан байна шүү дээ. Энэ жил хувьд бол онцгой багасж байна. Тэгээд дээр нь тэр асал тайрхны ардлын сүүдэр газар нь бол цас хайлдгүй байсан. Энэ жил хайлж байна. Ерөөсө засгүй шахуу болж байна. Дурлалын хувьд бол тэгээд энэ төмөрийн гамшиг олон татамжтай хавраас хойш гараад байна. Эднэр бол ингээл яг нүдэн дээр ил байгаа. Бид нар одоо яг энэ дунд л ажиллаж байгаа.
эднэртэй хамгийн ойрхон байгаа хүмүүс бид нэр бүх юм тодорхой байна. Мэдтгүүц яг нөлөөлж байгаа байхгүй юу? Өөрчлөлт гарч байна. Өөрчлөлт гарч байна. Энэ байгаль хамгаалагчтай уулзаад ярилцаад явж байгаад хамгийн тулгымцсан асуудал бол төмөрийн асуудал байгаа тах шиг байна те. Тэгээд сая бол өчтөр ингээ ярилцлага хийж байгаа 4 сарын 28-наас хойш бол төмөр тасраагүй гэж ярьсан. Тэгэхээр энэ төмөр гарах үед энэ байгаль хамгаалагчид хэрхэн ажилтдаг юм бэ? Та бүхний яг үүрэг оролцоо энэ дээр ямар байдаг вэ? Энийг бас үзэгчдэд тайлбарлаж өгөөч. Бидний хувьд бол онцгой байдлын албан агчтай хамтарч ажилладаг. Бидний үүрэг бол одоо машин дээр хөрөхгүй алслагдсан газар хүн өчж авчирсан газар хүн соолт өгүүлж өгөх. Тэгээ газар нутгаа танилцуулах. Айл хэсэгт нь одоо шатах материал ихтэй газар байна. Энэ тийм байх ёстой. Энэ тал руугаа төмрийн тархас удаашралтай явна гэдгийг хэлнэ. Тэр нь юу вэ гэхээр одоо ансны навч бадаа мадаантай газар бол тэгтлээ ингээ амархан шатаад явчихгүй. Гол явах газар нь ингэр газар, хуурай өвс, шар өвс ихтэй газар, хуучин төмөрт орж байсан газрууд ер нь тархалтай айгүй хурдан явагддаг. Энийний цаана тим юм байгаа гэдгийг онцгой байдлын албан агчтайгаа зөвлөлдөж ярилцаад чиглүүлж өгнө. Тийм, тэгээд хаана хүч юугаа аваачих уу гэдэг талаараа ярьдгээ. Тэгтээ бас та бүхэн чинь яг гал бас унтраагаад багш юм. Унтраа одоо унтраалгүй явах гэдэг бид манайхан чинь голцоо 100 хавар намрын хурааштай үед амралтаа авдаг. 100 өвлийн үед амардаг. Энэ жил одоо төлөвлөөгүй юмнууд гарч ирж байна. Яг амралтын үед төмөр гарч байна. Зарим нэг хүмүүсээ амраач чадахгүй уцаар ажилтнанд татаж оруулах юм бодоолж явж байна. Уг нь 100 чинь одоо ногоо цагаа гарцсан 50 байх ёстой шүү дээ. 50 амарч явах ёстой хүмүүс одоо ажиллаж явж байгаа. Тэгээд намар болоод жимс самар болоод та бүхний ажил одоо оролцоо. самарын үед тэгээ бас ажиллаа болж штэ. Тэгээ самарын үе чинь дагаад хуурайшилж явна. Тэр үед одоо энэ зуара төнгөлийн чиглэлийн хүмүүс чинь самарч явж мэдхгүй туслахгүй хүмүүс гараад тэдний төөрөгт нь мөн л онцгой байдал бид хэд ч хамтарч хайх юм гардгийн. Тэр нь тэр хүмүүстэй хяналт тавих завгүй явдаг штэ. Юу ийгээ тэр ууланд нөт мод хүрээдэж байж байгаагүй мө очиод шалгачих тийм завгүй хүн хүчний байдалд нэг жоохон темирхүү байгаа. Тэгэхээр хүн хүч цөөтэй юм чинь бид нар одоо энэ орчин үеж байгаа технологич байгаа. Энэ технологиг ашиглах хэрэгтэй байна. Одоо таны бодлоор яг хэрэгцээтэй одоо ийм зүйлсийг бид нар нэмчмээр байна гэвэл юу ах вэ? Одоо тэр хөдөлгөөнт он сар өдөр хоногийг илрүүлдэг камер тавих хэрэгтэй байна. Гол явдаг газруудаар. За тэгээд одоо энэ төмрийн үед бол төмрийн цором тоорж явна гэдэг. Ер нь айл газар руугаа яаж төмрийн тархас хэр байна. Ингээ мортол бид нэ тойрож явдаг. Энийг одоо орчин үед гайгүй дрон ашиглаад тэрийг явуулчвал хүн морны хүч хэмнэх юм байна. Одоо энэ битэрийн хойно усч байгаа гол тэгэхээр чинь том жипнүүд бас устай үед нь урсчдаг. Энэ болооч тий. Аха. Энэ жил гол ус их бах болоод ингэж харагч чинь тэрнээс машин тэрэг урсаад 30-ны хүртэл энэгээр ч одоо урсаад төмрийн үнс хөргөж өгөх гээд би ганц өгөхгүй байцаагчдаг. Энд 31-ийн цонхоор ингээд ус орж иж байгаа. Хүнсээ өргөж өгч буцаж явахад энэ гол үстэй. Тэгээ нөгөөтгөө 31-ийн цонхоор ингээд татчих авч ирсэн. Тэгээ ер нь темирхүү юмнууд байгаа л да. Гол ус үстэй үед голын цаана төмөр гарчаад хүн соол өргөж өгөх асуудлууд энд ч одоо завгүй үргэж байх биш. Темирхүү бэрхшээлтэй юмнууд байт юм аа. Тэгээ одоо ингээд дрон ашиглаж байгаа ч гэсэн тий чин зүгээр энгийн хэрэглээний дрон 20-30 минутын батарейтай дрон байна уу? Тэгээд нэг цэнэг дуусчдаг асуудал байна. Тэгээд тэрийг цэнэглэх нэг нарны толмойлгоод нэг жижиг шажиг юмар тэр нь бас ойлгохтой юу яахгүй боломж байхгүй болчиход байна л да. Тэр дрон чинь одоо 20-30 минут нислээр нэг хол талбай бол хамарч чадахгүй шүү дээ. Хол талбай хамрахгүй шүү дээ. 30 минутын нислэг хийгээл өсрэл нөө битэн суугаад ороод ирж шүү дээ. Уул манай Батлан хамгаалалтаар ёл 1 2 гэдээ бас нэлээд тусгай зориултын том дронууд бол бид нэр хөгжүүлдэг юм лээ тий. Хилийн цэргийнхэнтэй явж байхдаа дулаан мэдэрдэг дрон мороо хаашаашгаа 75 км-ийн радиуст үздэг дронууд байна л да. За. Хилийн цэргийн тэднэртэй бид нөгөө нэг самрын үед нөгөө хил зөрчиж байгаа хүмүүсийг одоо машин тэрэг хотог авч байгаа иргэдийг
буцааж нөгөө хэр нэвтрхээс өмнө оруулж ирэх гэж тэр дорооны ашиглаж ирсэн. Тэр бол айгүй сайн дороо юм билээ. Тийм юмыг л одоо энэ ч нэ хэрэгжүүлж болохоор байгаа. Тэр одоо хэр хоол зайд нисдэг, ямар хугацаанд нисдэг вэ? Тэр одоо хүчин чадал бол сайтай нэг 25 кг юм ачаад бас тээвэрлээ буулгачдаг. 70 км гэхлээр чинь бас тэр том араас тэгээ батарейн тэр зарцдаг. Өвөл бол бид нар бол хяналтын сонирхчийн юм юу чинь зарцаад тийм юу үдээд 30 минут байсан бол тэнд 10 минут болсон шүү дээ. Ямар ч үр дүнгүй. 25 ил дотор ч одоо ийм тариа холбооны хэрэгсэл одоо холбоогоор гар станц бустан цугаж явуулчихна. Төөрсөн барьсан салсан хүмүүстэйгээ ярьлаа гэхэд тэр нэг машин тэрэг уулаад нь дэвдрэх тэгэхэд одоо хоорондоо холбоо барах юмгүй нэг жоохон тиймэрхүү явагддаг. Та 2008 оноос хойш байгаль хамгаалагч хийж байгаа гэсэн тийм. Хизээд итгэлтэй гарах үлээ. Бид нар ч хөнгөн ажилтаа явдаг шүү дээ. Хөнгөн ажлын юутай гэдэг 60 настайтай тэтгэврт гарна гэхлээр би одоо 54-тэй 4 жилийн дараа хоризонт одоо 4 жилийн дараа хоризонт. Тэгээ би одоо энийг гайхаад байгаа байхгүй. Яагаад ингэж байгаль хамгаалагчийн ажлыг энгийн нөхцлөөр ингэж авч үзээд байгаа юм? Уул нь бол тийм л дээ. Тэгээ тэрийг бас бодолцох хэрэгтэй юм шиг байлаа. Ирүүл агаарт ингээд зүгээр байдаг юм шиг санддаг шүү дээ. Хүн арга цагаан ажил хийгээд байгаа юм шиг санддаг. Тэгээд яг юм дээр би тэд чинь бас тэднэртэй гэж энэ зэрэгцээд төмрөө унтраалцаад мор мала юу яагаад тэгэл явдаг шүү дээ. За тэгээд цаг гаргаж энэ сайхан байгальд өөрийнхөө ажил мэргэжлийн талаар биднэрт сайхан ярьж өгсөн танд баярлалаа. Урт насаж удаан жаргахыг хүсье. Ажил амьдралд нь улам бүрх амжилтыг хүсье ёо. Ерөөд батарчгээ. За баярлалаа. За үзэгчдээ ингээд бид нар өнөөдөр Алдар тонн нугад газраас Ерөө голынхаа эхнээс байгаль хамгаалагч Цолгонхоо ахтайгаа ярилцлаа. Бидний ярилцлага дараагийн мэргэжилтээр үйлчлэх болно. Та бүхэн одоо бидний ярилцлага таалагдсан бол YouTube сувг дээр нөгөө subscribe дараад бас бусад хүмүүс түгээж тусалаарай. Баярлалаа та бүхэн.